явах гэсэн чи хамаг юм барыг нүүж оруулж ирээд одоо энүүгээр чинь би ингээд энэ ингээд та нар ч үзүүлэх юм да би ч автар сайтай л та чимдан дөрөн бэлгтэй ачин да ятгатай өнөөдрөөс эхлээд Монгол явах нөх юмнуудаа бэлдэж эхэлж байна. Тэгээд сая бүр ингээд яагаад ч бүр нэг юм overwhelming болоод гэх юм уу гэл нэг юм сэтгэл түгшээл нэг юм агаар дутагдаад байгаа ч юм шиг нөгөө яг буцаа дахиад нүүн гэсэн чинь ингээд билгүй нэг л сонирн байна. Гэтэ өнөөдөр болохоор бүгдээрээ бүтэн нөөхгүй хамгийн гол одоо бичлэгнийхаа гарчиг дээр харж байгаачлан Монгол явуулах гой бэлгнүүдээ хамтдаа бэлтгэн. Тэгээд бэлгийн дундаас одоо ер нь ингэдэг заяо. Би одоо ингээл энэ fashion аваа газруудтай ингээл хамтарч байхгүй юу заримдаа одоо YouTube дээр ч юм уу Instagram дээр юмнууд ирээд тэгээд дандаа яалтайгаа шинээрээ өмсөөгөө ч юм уу тиймэрхүү юмнууд амар их байдаг байхгүй юу. Тэгээд нэг миний хэрэглэхгүй юмнуудаа би ингээд чимдаамн дотор ингээд бүгдийг ингээд хадгалцдаг. Тэгээд яг явах болохоор энийг нэг гэртээ Монголдоо очиод одоо таньдаг хөөрхөн дүүнэртэй одоо ах ихч мэгчтэй ингээд гоё ингээд бэлэглэж өгье гэд тэг ингээд ер нь бэлэгнүүдээ энэ том чимнаануудад цуглуулад байдаг байхгүй юу. Тэгээд сая зөндөө олон нөгөө хэрэгтэй хэрэггүй хувцснуудаа амар хэмнүүдийг donation тусламж чидэргээд нөгөө хүмүүст өгсөн байхгүй юу. Тэгээд тийм болохоор хамгийн яг ерөөсөө өмсөвдөөгүй хэрэглэгдээгүй эсвэл бичлэгэн дээр ганц хоёр удаа өмссөн юмнуудаа одоо ингээд ийм чимдаам эдэрт ингээд хийгээ хадгалдаг. Тэгээд энийг бүгдээрээ хамтдаа пакингээ ямар юм хадгалсныг харцгаа. Бид амар олон сар болцсон байгаа болохоор угаасаа би өөрөө яг юу хийсэн яасан эснийг сайн санахгүй л байгаа даа. Том large box агаад энд хийгээд Монгол руу бүгдээрээ ачуулнаа. Энэ харин дээдлэг яах вэ? За би энэ бичлэгийг өнөөдөр хийгээд оройно та хэдэд пост хийж оруулсан заяа. Эдрийг яах вэ? Би Монгол руу авч явж энэ тайрцагтаа хийж ачуулах уу? Эсвэл яах вэ? Энд одоо ингээд сувтанаад үлдэн гэхэр цаа чи хэрэглэх болов уу? Яах вэ? Монгол руу аваа явчих уу? What do you think? Okay, comment хэсэг дээр бэлтгэцгээе тэгээд тавтаа бариад. Where is scotch? Яа тий их юм бодогддог юм байна. Тэгээд би бас та хэдэд нэрээ хэлэх амар гоё сонирхолтой заяо. Ажлаа бас хүлээлгэж өгж байгаа заяо. 30-нд хүлээлгэж өгж байгаа. Тэгээд яа манайхан энэ бас ингээд нэг easy шийдвэр биш байна. Ингээд ажил зүйлс байна, машин тэрэг байгаа, ингээд ийм байгаа мөртлөө инстед Монгол руугаа явхад ингээд сонгоод угаасаа гэр мэр аав ээж өдрөө амар санаад байгаа болохоор зүгээр Монголоо очиод нэг хэсэг байгаад үзгээд ажил мэдлээ бүгдийг хүлээлгэж өгж байгаа. Тэгээ манай firm болохоор за жижиг чи ингээд 26 онд юм уу хизээ нэгэн цагт ингээд эргэж Чикагод хурж ирээд энд байхаар бол ингээд чамд шууд ажлын байр байсан ч байгаагүй ч бид нар байлгах болно энэ төр гээд тэр өөр амар хөөрхөн байсан ингээд чи буцаж ирэхдээ ерөөсөө санаа зовхон байхгүй ажил хайгаадах юм байхгүй бид нар чамаа интервьюг шууд буцаад ингээд firm да авнаа гэж тэгсэн чинь миний зүрх ингээд нөө сууданагийн хилдэг шиг дээр гэвэ бараг санагдаж байгаа чи юу хүлээлгэн өгтлөө байрнаасаа гарчингуудаа би нэг хэсэг Чикагогоос амар их юу харсан ахгүй юу? Airbnb харсан чинь 2-7 хоногийн $3,000 байна. Тэгээ би ингээ бодож ирсэн ёо за ингээл $3,000 энд тэртээ тэргүй мөнгө үрж яхаас гингүүтээ яаж байгаа гэж манайхаа. Би ч угаасаа зүрх сэтгэлээ дагдаг хүн. Сүүлийнхаа 10 хэдэн хоног шууд юмнуудаа багэлж юу ячаад би Хавай руу суулж хийж байгаа. TikTok-таас бүгдийг нь хавцсан. Тэгээ амар бодож ирсэн ингээд миний санаан дотор Лос Анжелес байсан, Нью-Йорк байсан, Майами байсан, Хавай байсан. За би Хавайг тэрөөсө бодохгүй байжгаад сайн ингээд юм хайгаад гуглдэж бас тэг ингээд сошиал медиа эдэр хийхэд хаана илүү гоё ингээд байгальтаа би байгальтаа хайртай юм шүү дээ. Тэгээ байгальтаа илүү байж болох уу гэж жагаад тэгээд Хавай руу соло trip хийхээр болоод тэгээ одоо дараагийн хагас өдөр яг өнөөдрөөс 7 хоногийн дараа ингээ Хавай руу ганцаараа нисэн. Тэг хүмүүс ч Хавай руу хөвчлэн дандаа найз нөхөдтэйгөө ч юм уу нөгөө нэг хайртай хүмүүстэйгээ юу лээ honeymoon эдэр тэмдэглэх гэж очдөг штэ. Тэгээд би болохоор зүгээр одинороо за зүгээр сэтгэлээ дагаад өөртөөгөө жаргачаад ирээ ингээд тэгээд let's go to Hawaii манайхаа 2-3 бичлэг
энэ хаваараа байж байгаа. Тэгээд дараагийн бичлэгийн бүгдээ хаваагаас үзэн шүү. Окей. Rhythm Rock-тойгоо таарчмаар л байгаа. Тэгээд Rhythm яах вэ гэж бодлоо. За тэгтээ бүгдээ уцуудаас үзээтэй. Одоо ингээд энэ хараа уултайгаа ерөөсөө нэг ч өмсөөгүй, хэрэглэгдээгүй. Энэ одоо ийм хөөрхөн палаж малажиг нэг бас хамаатныхаа ихч мэгчтэй ингээд фэшн аваагаас ирсэн юм байна. Ийм ингээд шин юмнууд амар их байгаа. Тэгээд чимдан дөрөн бэлгтэй очинда. Аяатайгаад. Тийм амар болцсон те. За тэгтээ энэний доотлолт нь нэг юм жирэглэх юм хэрэгтэй хаа. Нэг араа энэ бас бүр амар хөөрхөн заяо. Энэ ингээд ийм энэ бас фэшн аваагийнх. Тэгээ бас ялктайгаа гац энэ өвөл бишээ нэг юм юм үүний үеэр жоохон нэг юм сэрүү орчиж үгээд гэжтэй хичээл мичээл орсон. Тэр үеэр ингээд жоохон юу болчих. Үлээ эндүүд хэрэгтэй юм байна. Тэгээ энийг ингэж мэгч энэ бүр амар хөөрхөн байгаа. Тэгэл энийг болохоор нэг хамаатныхаа нэг хөөрхөн дүү мүү өдөртэй ингээд гоё өгчөөл. Монгол руу явахдаа ер нь эрэгтэй хүмүүс аав маав ойр дотны одоо өвөө мөвөө ч юм уу те вискитэй очивол тэд нар амар баярлдгийн заяа. Ер нь бол манай аав ээж ах トゥ нар ч дандаа том хүмүүстэй болохоор виски авдаг. Эмэгтэйчүүдтэй болохоор одоо энэ хөөрхөн Bath and Body-гийн нэг ийм shower gel тосмостой бүр амар гоо өнөртэй штэ ингээл bubble gum өдөртэй. Тэд нар хөөрхөн байдаг. Хэрвээ гайгүй энтер гэх юм бол нөө ганц хоёр цуглуулсан үнэртэй ус муснуудаасаа бас аваачиж өчөж болдог. Тэгээ би ч бас үнэртэй ус хөөрхөн жижиг сажиг цуглуулна. Хав явах гэж хав юм баг нүүж оруулж ир. Одоо энүүгээр чинь би ингээл энэ ингээд та нар ч үзүүлэх юм да. Би ч автар сайтай л та. Ингээл нөө жижиг сажиг үнэртэй ус мус авахаар ингээл юм гой жижиг юмнууд өгдөг штэ. Тэгээ энэ дээрээс ингээд явуулцдаг. Тэгээ би бас амар цуглуулдаг байхгүй. Одоо ингээл Tory Burch ийм хөрхөн шилтэй өнөртөө бас энэ ингээд нэг 14 хоног нэг гайгүй гамтаа түрхэж чадвал нэг 21 хоног болцдог ч юм уу те. Тэгээ энэ байна. Тэгээ Bayreroгийн өнөртөө уснууд бол угаасаа солиотой заяо. Тэгээ би нөгөө өнөртөө усын аваад дууссан. Тэгэнгүүт ийм хөөрхөн жижигэн миний савлгаатай ирдэг. Тэгээ энэ миндээс ингээд хөөрхөн дүүнер хичнэртэй сонирхуулаад ингээд өгж мөгцөн байхад амар хөөрхөн. Гол нөө хүнд ийм том юмар нь өгөхдөө биш. Зүгээр ингээд нэг иймэрхүү байдаг шүү гэдэг ингээд сонирхуулаад нөө жижиг юм чинь бас амар гоё юм үнцэнтэй. Байдаг болохоор ингээд иймэрхүү юмнууд амар их цуглуулдаг. Миний чи энд өөр юу байгаа илээ ядуутай. Энэ нэр нэг амар хөөрхөн Swarovski-гийн юм юу байгаа. Энийг хайрцгийг би яачлаа. Энийг бас нэг ч хэрэглээгүй ингээд Swarovski-ийнхаа өөрийнхөө дуртай шинээр агаад энэ эмэг бүшний юмнуудаа ингээд хийж мичдэг. Тэгэл энийг харж агаад нэг хөөрхөн гоё эмэг зүйлт дээр зүүдэг хамаатныхаа ихч мэгчтэй. Би чинь миний хайрын хэлнээр бэлгэсэлт би хүмүүст бэлэг өгөх амар дуртай. Тэгээд юу байн түүгээрээ дайл гэдэг шиг энэ бас шин юпг байна. Би энийг амьдралдаа нэг удаа л өмссөн. Нэг 2 удаа л нөгөө контент хийгээд юун дээр өмсөх хэрэгтэй болохоор өмссөн байх. Энэ бас нэг хөөрхөн палаж байгаа. Энийг би бүр амар үнэтэй авсан ш. 80 эдэн доллароос. Тэгээ би нөө тэр үедээ 60 эдэн килограмм байхдаа ингээд өмсөндөө гэж бас одоо ч тэгтээ хангалттай таарна л да. Энийг тэгтээ өөрийнхөө нөгөө бараг чимдам руу аваад энийг ер нь Монголд ч би өөрөө өмснөө ч гэж. Ийм хөөрхөн бас ийм цагаан даашин загаа. Энийг би бичлэгэн дээр нэг л удаа өмссөн. Fashion Nova-гийн. Ийм цамц надаа бэд юм уу? Би ийм цагаан сурагчиг надад хэрэгтэй нэ гэдсэн чинь. Damn bro. Надад бэд юм биш. Вау, энэ өмд би бүр нэрээ нэг ч өмсөөгүй заяо. Fashion Nova-гийн Lux гэдэг амар үнэтэй хэсгийнх нь өмд энэ надад томдсон. Тэгээ энийг мэдгүй хин нэг манай найз нөхд байвал тэгээд энэ минь бас ингээд ялктайгаа бараг задлаад хальт хараад юу байцаа харагдчих шүү дээ. Ийм цагаан хослол байна. Ингээ уудтай юмнуудаа доотлолт нь ихлээр төрүүлээд жиргэлжээд хийх юм байна. Тийм манайха энэ байна. Fashion Nova-гийн ялктайгаа ерөөсөө гаргаагүй юм хос ягаан 2 юм сет матч байгаа ингээд юм пинки юутай. Энийг би нэг найздаа өгнө гэдээ амлцсан байсан. Тэгээд энэ цамц нь бүр амар хөөрхөн хараа. Ийм хөөрхөн юм пинк хөнгөтэй. Нас би бүр ингээд нэг ч өмсөөгүй заяа. Зүгээр бичлэгэн дээр өмсөн нараа ялктайгаа. Энэ бүр амар юм cute wine dress байгаа. 100. Энийг нэг хөөрхөн дүүдээ. Одоо тэгтээ эдгээр чинь ингээд бараг 100-ны хувцсууд чийшээ өгчхөр чинь тэдэрт одоо өмсөх боломж олдох юм уу? Одоо энэ юпг байна. It's so cute. Дандаа шин ингээд юм хөөрхөн юмнууд байгаа. Gosh, энэ хараа үнэртэй ус гарч ирж байна. See, I told you. Миний автранд их юм байгаа.
A few moments later. Hi friends, I'm back. Ёо сабаахан юм хараа хийж байгаад юу болсон гэж ёо би түрүүн 4 цагт бичлэгээ ихэлсэн ахгүй юу. Тэгээ гинт амар emotional crash болооч тий. Та ингээ амар бороотой заяо. Тэгээд цаг агаар магаар ингээл амар юм gloomy юм байгаа. Тэгээ яг хөө эндээс ч болоогүй л дээ зүгээр ингээд байж байгаад ингээд явна маун энэ төргээ тэгэнгүүт заримдаа ч гэж ер нь бараг 3-4 сараас эхлээд ингээд буцаад явна энэ гэсэн чинь нөгөө амар юм anxious жоохон болоод байгаа нөгөө амар их олон янзын бодлууд орж ирээд гэх юм уу. Хамаг юм хүлээлгэж өнгөт like oh shit like what's going on гэдэг ингээд ер нь ингээд амар overwhelming байгаад байгаа байхгүй юу ойрд. Тэгээд yeah anyways энэ типээс нь тийшээгээ авч явах хэсэг хувцснуудаа шүүгнээсээ бүгдийг гаргаад ирсэн. Энэ миний дээр байгаа. Тэгэл яжидлаа ингээд ганцаараа хамаг юм хийгээд байгаа болохоор ойтон байхад нэг ганц өрөөнд те roommate эдэртэйгээ амьдэрдэг байхад ингээд амар хурдан хийждэг ч юм уу. Эсвэл ингээд нүүж явахдаа дандаа I'm usually by myself. Мэдгүй энэ удаа яагаад ингээд амар жоохон сэтгэл санааны батлаас хийж байгаа. Гэтэ үгүйсээ та хэд маань намайг илүүсээ ойлгож байгаа бах төө. Одоо ч ер нь тэгээд мэдгүй сэтгэл санааны байруу хийдэггүй хүн гэж баг байха болцсон юм шүү дээ тий. Ингээл бүгднгийнх нь амьдралд нэг юм болж идэг. Тэгэл тэгэл you gotta do what you gotta do тий. Энэ нэрээс fashion авгийн амар хөөрхөн хувцас би зөвхөн харын өмсдөг улаан ялктайгаа цоош нэр байгаа. Энэ бүр амар хайр. Энийг тэгтээ очиод би баг өөрөө өмсөх байх л гэж бодож байна. Нараа. Өмсгөр бүр амар хөөрхөн харагддаг байхгүй юу. Тэгээ ганц хоёр даашин цэр иймэрхүү юмнуудаа болохоор юунд аваа явчих гэж бодож байгаа. Монголд очиод мэдгүй манайхаа юу. Гэт бэжснаа гинт ингээл амар мэдээж аав ээж эцэг хийгээ харна гэхэл I'm so happy. Тэгэл нөгөө талаараа одоо юу лэж миний хувийн орон зай чи хаанагаа илээ миний гэр орон хаанагаа илээ ингээд гэдэг. Ёо ингэ бас амар emotional байгаад байна. Одоо энэ нэр амар хөөрх энэ оюутын шинэ юм хөөрхөн цамц гарсан. Энэ бүр амар cute шүү дээ. Энийг харин нэг чимдаанд авч явах уу, юунд авч явах уу? Эний артл ингээд юу яадаг. Би бүр нэрээ тураад байгаа. Уг нь muscle gain хийх гээд байгаа хүн баггүй миний зорилго нь. Тэгээ яг өмнө жил болохоор яг турахтай body fat-а хасъя гэд. Би body fat-а бүр амар сайн хасаа. Одоо миний body fat нэг 15-аас 20%, бараг 16-17 болоо л агаах. Нилээн гайгүй. Тэгээд жин 61-ээс би 49 кг болоод тэгээд уг нь ойрд ингээд muscle-тай болох гээд тэ жоохон булчин идэр ингэсэн чи ямар юу вэ? Булчинтай болъё гэж удаад амар уг нь хичээгээд байгаа хгүй. Тэгсэн чинь би эсэргээрээ тураад ах юм. 48 кг болцсон хэлээ. Тэгээд харна. Энэ бүр амар хөөрх юм байгаа. Цин. Би энийг авчаад нэг ч өмсөөгүй шүү дээ. Энийг уг нь ингээ одоо Монгол очихоор л нэг ганц хоёр клаб барахаад юмсан. Яа. Мэдгүй тэгээ яг өмсөе гэхээр угаасаа тэгээ би гардгүй дөө баг. Өмнө бүр энэ Солонгосоос ирсэн байхгүй юу? Солонгосоос ирсэн амар гоё хаслал надаа баг 2 3 4 жил мэл байгаа. Цав цагаан юм хаслал. Гой юм дээр л өмсөхгүй бол тэгээд дэлжгэнж явж байгаад очиод энийг амар муухай болгоо хийцэн. Хаана энэ таад тарагч нь энэ хэсэг дээр байгаа даа. Гинүү би өмсдөггүй штэ бро. Энд чи одоо таарах юм уу? Миний арьцмаар экстра small болсон заяо. Small гэл амар ихтэй яваадсан чи сүултээ small нь томдоо. Тэгээ extra small яг таардаг болоод. Энэ ч уг нь хэдхэн сарын өмнө би тогтоосон шүү дээ. Энд гэдэг амар хөөрхөн энэ дотроо батарейтай ийм 3 өөр төрлийн өнгөөр асдаг. Тэгээд юутай батарейнуудыг нас авах юм байна тий. Шинээр ирсэн энэ нөгөө нэгнээс харсан байж магадгүй. Эдрийг нэг ч өмсөг байгаа. Монгол арьсан гутал. Уг нь Монголоос ирсэн эргээд Монгол руу авч явах хэрэгтэй болчихдаг тий. Нэг хайрцгаа дуусгацсан. Арай гэж
Bookshop байдаг байхгүй юу манай. Тэгээд тэрийгээ зарчлаа нэг $15. Тэгээд одоо нэг яг тэр жижигхэн юм тавьсан байгаа, цэцэг тавьсан байгаа ширээ тэгээд тэнд байгаа цагаан жижигхэн 3-тай bookshop-ыг зарчих юм бол тэгээ болно. Ямар амар гэрэлтэй. Яа, болчлоо. Тэгээд нэг хайрцгаа дуусгацсан. Ер нь бол бас хөөрхөн болж байна амар хурдан л нэг юм хийчлээ. Монголд амар хүүтэнгээд амар дарахлах гэж бодоод тэгээ энэ күртгийг авч явж байгаа. Ууг нь би авч явахгүй гэж бодсон чи энийг тээ яаж ярьлагдаг юм бол энэ миний муухай крем болцсон. Энийг арилгахаа угаасан ч юусоо болдгоо. Миний хамгийн зузааг хүрдэг. Тэгээ Монголд одоо очиод өмсөх күртэг байхгүй ч магадгүй. Юмиг ээж төвдөө карго чи 2-3 сар болох юм чи ямар ч тач өвлийн хувцас гээд баахан болтомолтой юмнуудаа энд хийгээд хамгийн сүүлийнхаа хамгийн ихнийхээ хайрцгийг хамгийн сүүлийн күрткээрээ дүүргээл тэгэл дуусгадаа л гэж бодож байна. Миний энэ жижигхэн тухай юм шүү. Энийг бас хийх юм шүү дээ. Би уг нэг л хайрцаг баглаа явуулах юм баг гэсэн чи яалч 2 олж таах юм байна. Тэгээд галтгооныхоо юмнуудыг бүгднийг нь donation төгж байгаа. Одоо хандуулж байгаа. Зөндөө олон хувцас гутлнууд хандуулсан. Яа. Тийм байна да. Тэгээд энэ хүртэл үзсэн та хэдтэй баярлалаа. Тэгээ удахгүй Монголд уулзъя. Гэтэ эхлээ бүгдээрээ хаваагаас бичлэгээ үзсэн л тээ. Тэгээд энэ бүгдийг хийчээ. Тэгээд маргааш гарч Монгол явах бэлэгнүүдэд цуглуулна. Тэгээд маргааш хавчлэгээр уулзлаа. Баяртай. Тэгээ энэ хүртэл үзсэн бол та хэд маань доор комент дээр боксны зурнууд үлдээгээрэй. Бүгдээ өнөөдөр бокс бэлдсэн юм чинь, хайрцагт бэлдсэн юм чинь комент дээр бүгдээ боксныхоо зурнуудыг үлдээцгээрэй. Тэгээ дараагийн хаваа бичлэгээр уулзлаа. Баяртай.